асуулт нь. За сайн байна уу өгчээ? Сайн байна уу. За ингээ манай бүтээж монголчуудын нэгдэл креатив галерей дээр эсхийн ширмэл урлаач Баасанжоо эгч маань зочлон ирсэн байна өнөөдөр. За Баасанжоо эгчийг бол одоо манай бусад одоо бичлэгүүдээ сайхан намтар дүүхийн яагаад эсхийн ширмэлийн урлагт эсхийн ширмэл гэдэг энэ ардын урлалд одоо дурлсан хөдөлмөрлж байгааг нь мэдэж авч болно. За энэ удаагийн бичлэгээр бид нэр Баасанжоо эгчийнхаа ер нь хийж бүтээж байгаа бүтээлүүдтэй нэг танилцаадах юм. За энэ Баасанжоо эгч та нэг өөрийнхөө урд байгаа бүтээлээс эхлээд хэдэн онд хэд хоног яаж зарцуулаад яаж ямар сэтгэл сайхан шингээж бүтээсэн бүтээлүүдийг ярьж өгөөч. За энэ яг ямар бүтээл вэ гэж? Энэ одоо хоньны ноолуур нарийн цагаан ноосоор гараар хийсэн. Хэсгийн дээр зураг гаргасан байгаа. Энэ одоо 6 насны морийг гаргасан байгаа. Энэ одоо ерөнхийдөө сүвнээр зургийн юутай бэлэг дурсгал гэдэг. Зөв. Хүмүүстэй гэр орондоо энэ төр. Танд ер нь энэ бүтээлийг хийх санаа яаж төрөв? Та яг нь төрөл бүрийн юм хийж байгаа. Тэгээд хийгээгүй юмнаас хийх сонирхол санаа төрхөөр нэг бодсон үедээ тухайн үедээ л хийдэг шүү дээ. Тэгэхээр тухайлбал заавал ч нэг тэдий хийн гэсэн нэг юу гаргаад байдаг. Та энийг нэг жоохон наривчлаад тайлбарлавал энэ яг нарийн ноос гинэ та сая энийг нэг жоохон тодорхойлж. Хоньны ноосны нөгөө ялгсан одоо хоньны ноолуур нэртэй нарийн цагаан ноос ахгүй юу? Одоо манайх нөгөө хөдөө аж ахуйн хүрээлэнд ингэж үйлдвэрлэж гаргадаг ноос цагаан ноосны үйлдвэр тийм. Одоо хилэн 35,000-аас л дээшлэн. Тийм үү. Энэ юу вэ? Энэ нэг өнгөтэй. Тэгээ одоо тэр цагаан ноосондоо нөгөө ноосны будгаар хөвтөрлийн өнгөг оруулчихдаг байхгүй юу? Тэгээ тэр оруулсан өнгөөр ингээд хөвтөрлийн юмнууд ингээл за өнгөтэй ноосоор гаргаад. Ер нь бол энд байгаа энэ таны энэ зураг бол энэ Эвтэ 4 амтан хурдан мөрвөл орц найрлагын хувьд бол адилхан юм байна тийм ээ. Эсвэл цэвэр хоньны ноос өнгөтэй өнгөгүй ноосоор хийж байгаа. Өөр юм зэрэг юм орхон баг. Тэр гар аргаараа нэгсэн ус гараараа илээл ингээл эсгэрч. Ер нь одоо энэ бүтээлийг авч хэрэглэж байгаа хүмүүс ер нь яаж арчлах ёстой? Эсвэл одоо та нэг энийг хэрэглээ талаас нь арчлах гэр орондоо яаж байрлуулвал одоо илүү зохимжтой байдгийг. Юунуудыг бол жааслаа тавьж болно. За. Жааслахгүйгээр зүгээр хандаа хатар ч юм уу ямар ч байрлалаар байрлуулж болно. Нэг хэр болгоны чи өөрөө нэг хэр тортог болоод байдгүй. Хэр болсон үед энийг ерөөс шууд угаагаад сэгсрээл сайхан талит эндүүдээд юм үйлээд тэгээд гатаашаад ерөөс ямар ч юм нэг өөрчлөлт юм байна. За. Тэгээд ерөөс нь тийм их сүртэй агшч байхгүй. Угаалгын машинд хийгээл их эргүүлүүл агш нөгөө бусдаар гараар угаа гаргахад бол тэгээ гаргаж исэн хойноос сайхан хэвийг гаргаад хэлээд болоо ерөөс нь өөр тийм юм арчилгаа олдгүй шүү дээ. Энэ одоо угааж ерөөс мууд нь урагд нь энэ гэсэн юм байхгүй. Улам эсгийн чангараад, улам нягтраад, улам гоё болдог. Тэгээ ерөөс энэ өнгө юунууд ерөөс нь тийм чанар алдах юм бол ерөөсөө байхгүй. Таны за энэ хоёр бүтээлийг бол эсгийн зураг гэж ойлгоё зөв тийм ээ? За энэ юу вэ гэнэ гэж чинь? Энэ болохоор одоо жижиг хүүхдийн сандал дээр хүмүүс өөрийнхөө нөгөө суудаг сандал дээр тавиад нөгөө зөөлөвч одоо чигнээс хамгаал нөгөө юу хуун ширээ сандал мандал дээр хүүхд суулгахаас нэг чигт хатуу байдаг шүү дээ. Эрийг зөөллөөд юм одоо зүгээр опс сандал дээр шигсэн литрийн юу ч морлон чинь чиг татдаг байхгүй. Энд дээр энийг тавьчихаар ямар ч чиг татна гэсэн юм байхгүй. Тийм нэг гол нь одоо хүний эрүүл мэндэд ашигтай юунаас чигнээс хамгаалсан. Зөв. Хүүтэнд хайрахгүй дулаанд нэг халуурт халж хөдөрөхгүй ийм маш ашигтай шнэ малын ноос гэдэг чинь ерөөсөн амьд амьтны гаралтай болохоор хүний үед бүтэн зогсол сайтай. Энэ юу нь ямар бэлэгдэл байна гэх одоо хээ хаан дээр нь та бас өөрөө дотроо үндэсний чанартай л одоо хээ угуулсан худал байгаа шүү дээ. Эвэр угуулц гэдэг юм уу чинь нэг ерөнхийдөө одоо юу энэ нэг ямар сони вэ? Жижиг навч шиг. Энд чи одоо нэг сүлжээ хийгээл ингээд таллаад оруулсан байгаа. Тийм үү. Тийм үү хамттай байдаг сүлжээ. Тэгээ энэ ирмэгийн ингэж юу яаж ойсон юм бэ? Энэ яа энийг бол зүгээр яг ингээ оёод хавна гэдэг лөө. Яаж вэ? Даруулаа ийцсан байхгүй юу? Утас даруулж яасан. Эдгээр бол ерөөсөн шууд эсгийндээ суулгаад эсгэр үүссэн болохоос энд оёд байдал байхгүй шүү дээ. Тийм байна. Борноос харноос ингээд цагаан дараа шууд гаргацсан байгаа. За зөв. Хүрээ маягийн л зүгээр яг эдэлж байгаа. За энэ бол ийм дэвшгэр чиг ер нь их зөөлөж өгөх ийм зорилттой. Сандлын одоо нэг зөөлөвсөн. Тийм байна. За энэ нэг бүтээл байна. Энэ одоо бугун хөшөө шиг. За тийм. Уламжилт одоо нэг
бөөн хөшөөн дээр байдаг зураг. Ааха. Энд чинь үндэсний одоо хадны ил зураг штэ. Зөв. Хүүхдээ энэ чинь одоо олон жилийн Энэ бас ийм ханд үзмөр маягаар энийг бас ингээд энэ одоо албан газар юунууд нэг энэ чинь нөгөө жаазлал хандаадцал байдаг штэ тий. Тэгээ бөөн хөшөөний зураг. та бас энийг одоо ямар бэлэгдлэр хийж байна? Яг нь эртний олдуур Энийг ерөнхийдөө нөгөө байгаа байдлаас нь л аваад дуурайх маягаар ингээ хийж байгаа. Тэс нэг хадан дээр байгаа штэ. Эрийгээд бид нэр одоо эсгийн дээр гаргаж байгаа юм аахгүй юу? тэгэхээр Эсгийн уралд оруулаад гарах бүтээсэн байгаа юм. Манай гол ажиллагаа бол ерөөсөө эсгийн урлалын энэ ханы зурагнууд хэн том жижигээр тэр юу гэж жижиг аргач. Тэгээ гол нь ерөөсөө ширмэл үндсний уламж ширмэлийг л ерөөсөө манайх гол нь хийдэг штэ. Том жижигээр нь бүр дээдлэн бүр гэрийн тойруулганаас ахгуулаад тэгээд орон доор юун дээр диван креслэл дээр тавих тэгээд зүй дээр нь суух янз бүрийн зориулалтаар том жижигээр нь тэгээд үндсний уламж хээнүүд дээрээ л энэ ширмэл ширдэг гэж хэлж байгаа тийм ээ? тий ширмэл. Энд чинь одоо яг хоньны цэвэр ноосон дээр хэмээний утсаа ээлсэн утсаар тэгээд яг за энэ нэг бүтээл ирлээ. За хээнүүдээ гаргаад за энэ бүтээлийг тайлбарласны дараа хоёулаа энэ рүүгээ нэг орно. Та энд бас их онцгой сонин бүтээл хийчихээд байгаа. Ноён уулын олдуурын одоо нэг бүрчин гоомар л. Ааха. Тий. Энд чинь бүр дээр үед өгд. Энд чинь бол нэг хүн харахад нэг амтэн барьж байгаа юм шиг байгаа зү тийм ээ. Тэгтээ бол энд чинь үгүй тэр бүрчин гоомарлын тэр хайрын юутай байхгүй юу? Бэлэгдэлтэй байхгүй юу? Оо. Энд чинь одоо чон байгаа зү. Энэ нь болохоор буу байгаа зү. Тийм ээ. Тэгээ энэ хээнээс дандаа тэгээ тэр ноён уулын олдуурын тэр юун дээр байдаг хээнүүд. Зөв. Тавнууд ингээ энийг бэлгэлтэйгээ энэ болохоор нөгөө мөнгөний мод энэ хээ болгон утгач иртэ хээ болгон бэлгэлтэй шүү дээ. Тэгээ энэ чи одоо энэ жинхэнэ нөгөө задгай цэвэр цагаан ноосоо өөрөө эсгэрүүлээд тэн дээр энэ өнгийнхөө ноосуудыг суудгаад ингээл хийсэн бүтээл шүү дээ. Гүй тэр мундаг бүтээл. Энэ та ер нь одоо энэ бүтээлээ уралж бүтээж байхдаа авч хэрэглэх хүмүүсийг урьдчилан боддгийм үү? Тэр хүмүүсийг ер нь одоо би бол ингэж бодоод байгаа. Ер нь ийм гар урлал нэг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд бол энэ бүтээлийг маань авах айл ингээсээ хамт олон тэгээсээ гэд их бэлэгдэж хүсдэг байх гэж боддгийг. Та ер нь бүтээл урлаж байхдаа эсгийн чи өөрөө ихэн цагаан сүүний бэлэгдэлтэйгээд цагаан эсгийтэй газар ирсэн цагаан энергитэй байдаг гэж ингэж бэлэгддэг байхгүй юу? Тэгээ бид нар чинь цагаан эсгийгээр юм хийх хүмүүс чинь ерөөсөн сэтгэлийнхээ сайхнаар л ерөөсөн гоё юм хийхсэн авсан хүнд гоё харагдаасаа гоё бэлэгдэлтэй байгаас гэсэн үүднээс л бодож хийдэг учраас маш гоё энергитэй. Энэ оцсон газар бол бид нар ерөөсөн цагаан эсгийтэй газар цагаан энергитэй энэ сайхан байна гэсэн бодлоос л өгдөж хийдэг. Их баярлаа. Энэ их сайхан мэдээлэл байна. За би таны эсгийн энэ зураг урлалын бүтээлийг бол их ойлгохыг нэлээд сайн одоо тайлбар авлаа. Та тэр ширмэн ширдгэн дээр нэг түрүүнд хэлжсэнийг одоо нэг үргэлжлүүлээд тайлбарлаж өгөөч гэж. Энэ ширмэн ширдэг дээр ер нь хүмүүс одоо сонгож авахдаа юуг анхааруул дээр байдгийг одоо энэний ач тусын талаар ер нь та хэлж өгөөч. Эрт дээр үеэс Монголын одоо айл өрх болгон дандаа ширмэн ширдэгтэй. Дандаа хоньныхоо ноосоор л гэрээ бүрээл тэгэл тэр доторх бүх юм ахуй хэрэглээнийхээ бүх зүйлийг гараараа эсгийгээрээ тэгж хийдэг байсан. Ерөөсөн тэр энэ ширмэлийг хийдгүй айлын эзэгтэй гэж бараг байгаагүй шүү дээ. Айл болгон хийдэг байсан. Тэгээ энэ чинь өөрөө хүний эрүүл мэндэд маш ач тустай. Эрүүл мэнд талаас нь. Тэгээ энэ чинь өөрөө нөгөө дулааныг хадгалахтаа сайн. Агаар юуг дамжуулахтаа сайн. Чигнээс хамгаалдаг. Тэгээ хөнгөн дулаахан ерөөс энэний сайн чанарыг бол ерөөсөн хилээд яриад байх. Хадвал баг тааргүй үнэхээр юм ямар ч хор нөлөө байхгүй чигнээс хамгаална. Одоо ер нь баг гудсан дээр унтыг гэснээс ширмэн ширдгэн дээр унтчихвол баг хамаагүй дээр юм шүү. Янзээс тэгээ ширмэлийн чинь тэгээ бид нар хийхдээ энэ хээгийн бэлэгдэж хамгийн үндэсний уламжлалт хээгээр хийн зүгээр шинээр урлаг талаас ааж бид нар өөрснөө бас хээгээ янз бүрээр хийн олон уламжлалт талаас барих юм боддог л доо. Тэгээ энэ чинь яг цэвэр хоньны ноосоор хийсэн эсгийн дээрээ Тэмээний ээлс утсаараа яриа. Тэгээ одоо энэ зэг гэж байна, энэ имжээр гэж энийг одоо одон чуугаар хийгээд энэ имжээрийн болохоор одоо энэ хэд цагаан томны ноос ахгүй юу? Тэмээ хоньны ноосоор л хийнэ. Энд ямар ч өөр тийм хими хортой бодис илдүү юм орох юм бол ерөөсөн баггүй яг байгалийн гарлаараа. Тэгээ чи одоо энэ ширүүл тойруулгыг тавьсан айл ямар гоё байдаг вэ? Одоо орон сууцтай айлч гэсэн нэг өрөөндөө тэгээд одоо диван креслэл бүх юм дараа энэ ширүүлийг тавьдаг хэрэгэлдэг хүмүүс дөө. Тэгээ одоо метр 82 метрийн урттай 70 80 метрийн өргөнтэй ширдэг одоо ширүүлээд ингээ хуйлаад машин дотроо нэг уутанд хий тавьчаад хөдөө очиад
бууд суугаад цайлахтай дараа тавиа суuna ороо дээр нь унтаад өгнө. Ерөөсөө хүмүүс хэргэлдэг. Одоо ер нь захиалга зөндөө явагддаг болсон шүү дээ. Тэгээ бид нар яаж юун зориулж хийдэг хөхтэй ерөнхийдөө бол бас нэг бүтээлийн танилцуулгын тулд үзэгсэлэн худалдаанд орох гохойроо бас төрөл төрлөөс хийдэг. Тэгээ гол нь бол хүмүүсийн захиалгаар хүн юу хүсэж зориулт нь ямар хэрэгцээтэй гэж байна. Тэр нь зориулж зөв харуулж хийдэг шүү. Баасан жогч. За ингээд үнхээр гайхалтай юм байна. Монгол хүн та түрүүнд хэллээ тэр хоньныхоо ноос, тэмээнийхээ ноос идрээр гэрээ бүрээ доторх гэр доторх бүх одоо энэ гоёл чимэглэл болон дэвсгэр тийм ээ энэ олбог дэвсгэрээ хүртэл ингээ хийдэг нь бол монгол хүмүүс бүх зүйлээ хэрэгэлдэг байж ашиглаж чаддаг байж гэдгийг гоё таагүй яг сайхан хэллээ. Энэ таны одоо гэрт одоо юу гэдэг олон жил болж байгааг бол хэдэн жил болж байгаа тийм сайхан ширмэн ширдэг байна. Энийг ер нь нэг авсан байхад одоо хүн нэг зориулаад авъя л да. Тэгэхэд ер нь хэдэн жилийн сайхан нас. Тэгээ маш удаатай. Маш хөнгөн чанартай одоо ачиж тээж өргөд одоо өөр газар авч явахд бол хөнгөн. Гэсэн мөртлөө эдлэгээ маш удаа энэ ойлоосоо хэдэн үе дамждаг байхгүй юм шиг. Ерөөсөн тийм амар хурагдна гэсэн. Одоо манай тэгэхэд нэг одоо гэрд тойруулаад дэвсдэг байсан 4 ширдэг байна одоо. Тэгэхэд л одоо 92 онд хийлгсэн гэж одоо хэдэн жил болсон бэ? 92 2002 12 гээд 27 8 жил. Окейвэр. Би сайхан дээдлийн ингээд угаагаад арчаад ер нь нисгийн энэ юу бүтээл юмыг угаа цэвэрэхэд маш амархан. Тэс энгийн байдлаар угаа цэвэрлээл хатаагаал давхад. Энэ нөгөө хялгаслаг нооссон юу учраас ингээд хэрэг маш амархан өгөн. Дээр нь ингээд одоо том юмыг шууд ингээд маш сайн цэвэр усаар болгож гол гойжуулахад ингээд дороо гатчихдаг. Энгийн юмыг бол баг эндүцэн ч болдог. Тийм тэгж арчлах юм байна шүү дээ. Одоо энийг жишээлбэл таасаа ингээд амархан хэрэнч амархан гардаг гэж байна. Ер нь хэртгэнч баг гэж хэлж байна. Ер нь угаалаа гэхэд ер нь ямар дистралаар угаадгийг. Зүгээр л одоо энэ жижиг юмэг бол угаалгын машинд хийгээд ихэргүүлэх гэж агшдаг талтай байхгүй. Тиймээс зүгээр баян тус хийж угаал ямар ч чамаагүй бүх төрлийн савнгаар савндаж гараар угаагаал. Тэгээ маш сайн цэвэр усаар булахаар зүгээр ингээд юу сэгсрэгчэнд батаж явал хийж угаад сэгсрээд гаргаж ирээ сайхан толилгол яг хив алдагдаж гарч ирсний толилгол юмд нуруулаа болоо. Өөр том хэмжээний юм бол ерөөсөн маш сайн цэвэр усаар булахж угаад яг л нөгөө ямар л хамаагүй одоо юугаараа савндаж цаа угаагаад тэгээд нөгөөдгөө булахсныхаа дараагаар ингээд босгоод өдөгчтэй зэрэг усаа шивт доошоо өөрөө гөөд буулгачдаг байна. Муу булах юм бол хэртэй ус байх юм бол доод талдаа жоох халтартах гэж байдаг. Сайн зэвэрлж чадсан байх юм бол шууд ингээд гоожоод бас зэвэрлэн болж чаддаг шүү. За өнөөдөр одоо бүтээл урган дээр маань ирж энэ эсгийн урлал, эсгийн ширмэл бүтээлүүдийг арчлах за мөн одоо бэлэгдэл зүй талаас нь тэр ийм сайхан мэдээлэл өгсөн. За ихч танд баярлалаа. За танд ажил үйлсэнд амжилт хүсье. Дараагийн бичлэгээр би танаас ер нь эсгийн ширмэл уралдыг хойч үедээ өвлүүлэх, заа сургах гэх таны бодол хүсэл ямар байдаг талаар ярилцсанаа гэж бодож шүү. Тэгээ та бас сайхан мэдээлэл бэлдэж ирээрэй. Хойд үедээ бас нэг таниулаад сургаад хүмүүсээ хэрэглүүлэх гэсэн хэрэгцээг тохируулаад сургачих гэсэн, ойлгуулчих гэсэн. Тэгээд залуу үеэ энийг сураад хүн болгонд баг чадах нэг нь хийдэг болоосоо гэж хүсдэг шүү. За их баярлалаа гэх. За та мань урт удаан насалж буян заяага олон түмэндээ түгээгээрэй. Баярлалаа гэх.